За энэ жилийн намрын чуулганы хувьд онцлог нь юу вэ гэхээр 9 сарын 15-нд эхэлсэн 2-7 хоногийн өмнө чуулганы нээлт хийсэн. За төсвийн хилэлцүүлэгч гэсэн нэг үе шат нэмэгдсэн. Уг нь бол хилэлцэх хугацаа, засах хугацаа байсан, хангалттай байсан гэсэн. За төсөв өргөн барьсан цагаас хойш хууль зөрчсөн байна. Төрийн албаны тухай хуулийн 9-2-ыг зөрчсөн байна. Төсвийн тухай хуулийг зөрчсөн байна. Энэ төсвөө эргүүлэн татаад хуульд нийцүүлээд оруулаад ирээ. За дан ганц зөвхөн тэтгэврийг 6% нэмэгдүүлэх, хуультай байгаа учраас 6% нэмэгдүүлэх, бус бүх орон зай, бүх цалин хөлс, халамжийн тэтгэвэр тэтгэмжийг нэмэгдүүлэхгүй ийм төсөв өргөн барьсан. Тэгсэн мөртлөөсөө алдагдaltaа төсөв өргөн барьсан тий. Тэгэхээр алдагдaltaгүй ямар ч орон зайгүй төсөв сахилга баттай хариуцлагатай төсөв байсан бол бас яа гэх вэ. Гэтэл алдагдaltaа төсөв оруулж ирж байж түүн дотроо ямар нэгэн хүлээсэн үүргээ бүрэн дүүрэн биелүүлэхгүй хагас дутаа ийм нэмэгдэлтэй орж ирж байгааг бол анханасаа л эсэргүүцэж буруу байна гэдгийг нь хэлсэн. Хүчлээд явсан ердөөс үг авахгүй байгаад байсан. Тэгээ ер нь цалин хөлс нэмэгдүүлэх хэрэгтэй гэхэд ер нь боломжгүй байна л гэж хэлсэн. За мэдээж ийм асуудал үүсэхлээр хинчиг өнөөгийн нөхцөл байдал ямар байгаа вэ? Цалин хөлс тэтгэвэр тэтгэмжийг нэмэгдүүлэх тал дээр бол дуурах нь ойлгомжтой. Багш нар эмчнэрээс авахуулаад, ахмадуудаас авахуулаад маш их хүчтэй эсэргүүцэл илэрхийллээ. Үйлдвэрчний эвлэл хүчтэй оролцлоо. Тэгээд төсөв орон зай байна. Нэмэгдүүлъя гэдэг ийм асуудлыг ярьсан. Гэхдээ галыг яасан бэ гэхээр засаг үүр дээрээ төсөв дээрээ оруулж эргүүлэн төсвөө татаад гясын цаг хугацаанд багтаагаад дахин өргөн барихаас илүүтэй улсын их хурл шийдэ гэдэг ийм асуудлыг улсын их хурл руугаа оруулчихсан. За манай төсвийн ажлын хэсгийг бол ганх хуйг төсвийн байнгын хорооны дарга ахлаж тодорхой саналуудыг ажлын хэсгийн хувьд гаргаж өчигдөр төсвийн байнгын хороогоор танилцууллаа. За энэс өмнө төрийн албан хаагчдын тэтгэвртэй өндөр насны тэтгэвртэй гарахад төрөөс олгодог нэг удаагийн 36 сар хүртэлх тэтгэмжийг бүрэн дүүрэн тавих ёстоймоо яагаад вэ? Хууль зөрчиж гинэ үгүй юу гэдгийг төрийн байгуулалтын байнгын хороон дээр ариун зай гэдэг хувь гишүүний үгийг итгэхгүй байгаа бол хуульцсан дүгнэлт албан ёсоор гаргая гэд. Төрийн байгуулалтын байнгын хорооноос албан ёсны тогтоол гаргаж хуульцсан дүгнэлт гаргуулсан. За хуульцсан дүгнэлт нь тийм ээ, хууль зөрчиж гинэ, эргэцэн үр дагавартай байна гэдгийг бол дүгнээд төрийн байгуулалтын байнгын хороон дээр зарчмын зөрүүтэй санал хураалгаж 178 тэрбум төгрөгийг нэмж тусахаар санал хураагдаж дэмжигдээд явсан. За өчигдөр төсвийн байнгын хороон дээр бол энэ санал унсан буюу төсвийн байнгын хороон дээр санал хураагдаад дэмжигдсэнгүй. За одоо бол чуулган дээр эргэж орж дэмжээгүй саналыг дэмжихгүй байж эргээд босгох гэдэг юм уу те нөгөө энэ парламентэд байдаг л шийдвэрийнхаа дагуу шийдвэрлэх сүүлийн нэг боломж байна. Эс бөгөөс энэ хууль зөрчсөн төсвийн тухай хууль, төрийн албаны тухай хуулийг зөрчсөн ийм төсөв батлагдах болчиход байгаад бол би эсэргүүцлийг илэрхийлж байгаа. За зөвхөн ажлын хэсгийн, төсвийн ажлын хэсгийн танилцуулж байгаа өчигдөр бас нээлттэй төсвийн байнгын хорооны хуралдааныг нээлттэй дамжуулсан. За дотор нь анзаарах юм бол орон зай бий болгож байгаа ил явдлыг зөвхөн цалин хөлс тэтгэвэр тэтгэмжийг нэмэгдүүлэхэд зарцуулж байвал бас ойлгохоор гэтэл тийм биш байна. 175 төсөл арга хэмжээний санхүүжилтийн их усрыг тодорхой хэмжээгээр бууруулад 111 төсөл арга хэмжээнд шилжүүлэх, нэмэгдүүлэх, шинээр бий болгох ийм саналыг гаргажжээ. Тэгээд дотор нь ингээд англиад ялгаад хараад үзсэн чинь юу юунаас хасаад юу юунд нэмсэн байна вэ гэхлээр маш харамсалтай дүр зураг харагдаж байна. Ийм учраас өнөөдөр бүлгийг хуралдуулах, ил асуудлыг ярилцах, шийдэл гаргах ийм шаардлагыг хөргүүлсэн. Ингээд манай бүлэг хуралдаж байна. За бүлэг хуралдаагүй байхад би ийм байна, тийм байна, энийг эсэргүүцэж чинь гэж уг нь бол ярмааргүй. Тэгээ бүлгийнхаа хурлын дараа бас юунд эсэргүүцэж ямар шийдэл гарсан бэ гэдгийг хэлсэн зүйтэй болоо гэж бодож байна. Зүгээр нэг наад захын захаас нь дуртахад өнөр бүл хүүхдийн асрамжийн төвд байгаа хүүхдүүд маань сэтгцийн эрүүл мэндийн хувьд өвдсөн байгаа хүүхдүүдэд тусгааж асрамжийн газар байгуулъя гэдэг ийм саналыг өнгөрсөн жил гараад төсөвт суулгасан байсан. Гэсэн энэ байгууламжаас төсвийг хасчихсан байна. За хавдар судлал 2 буюу манай монголчуудын эрүүл мэндийн асуудал ямар байгаа вэ? Тулгымцсан асуудлын нэг мөн шүү дээ. Энэ эмнэлгээс маань төсвийг хассан байна.
хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжлийн төвөөс хассан байна. Хүүхдүүдийн сургууль цэцэрлэгийн дотор байр, хүүхдүүдийн сургууль цэцэрлэгийн төсөв, эмнэлгийн төсвүүдээс хасаад эргээд бүсийн хөгжил нэрээр 90 тэрбум ямар ч одоо зориулалтгүйгээр эргээд одоо гишүүдтэйгээ тухайн үед нь одоо юунд зарцуулах вэ гэдгийг тохирноо ярилцсна гэсэн байдлаар оруулж ирж байгаа байхгүй. Юу гэсэн үг юм? Яаж байгаа? Ийм юмыг бид нар хүлээн зөвшөөрч болохгүй. Зам ч гэсэн одоо яг тулгамдсан асуудал байгаад байна уу? Хүний эрүүл мэнд хүүхдүүдийн асуудал чухал байгаад байна уу гэдгийг бид нар үнэлэх ярилцах цаг юм аа. Зарим гишүүд тойргийн мөнгө гэж ярьдаг байсан зүйлийг бүсийн одоо төсөв гэдэг нэрээр оруулж ирлээ. Одоо харин тэгээд ганх хуйгаас л таад манай асуугаараа би манай бүлгийн хурлыг хэлж байгаа учраас бүсийн хөгжил нэрээр оруулж ирж байгаа гэдэг юм уу? Харин тийм 111 төсөл дотор яг энэ бүсийн хөгжил гэсэн асуудал нь бол байна. Бүсчилсэн хөгжлийг дэмжих төсөл арга хэмжээ бүсүүдэд гээд. Тэгээ 96 тэрбум төгрөг санхүүжих нэмэгдүүлэх дүн гэж байгаа. Тэгэхээр одоо цаана нөшөө байгаа дээр нэмэгдээд 96-г нэмэгдүүлж байгаа бол төсөвт өртөг нэмэгдүүлэх нь 224 тэрбумаар нэмэгдүүлж байгаа. Энэ мэдчлэн одоо ногоон хот доктортой хөгжлийн дэд бүтцийн төсөл, зам барилга гэх мэтчлэн одоо төвчж болох зардлууд дээр нэмэгдүүлснийг бол эсэргүүцэж байгаа. Тэгээ бүгд дээр ямар ч хэсэг ихэд нь ярилцаатай юу болох вэ гэдэг.